Залуусын дуу хоолойг дэмжигч Төв Баян Үнжүүл Манлайлал төрийн бус байгууллага. Сайн байцгаана уу? Намайг Гамболдын Улаана гэдэг. Би 1987 онд аав ээжийнхээ бага охин нь болж мэндэлсэн. Аав маань жолооч хүн байдаг. Ээж маань худалдаанд насаараа ажилласан. Одоо хоёулаа гавьяаныхаа амралтанд гарсан хүмүүс байдаг. Би 2005 онд Хүмүүн цогцлбор сургуулийг 10 дугаар ангиад төгсөөд Монгол Улсын боловсролын их сургуулийн байгалийн ухааны салбар сургуулийн биологи байгаль шинжилгээний багшийн ангид илсэн ороод 2009 онд төгссөн. За багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань гэвэл би ер нь бол хүүхдэд хайртай. Тэгээд ч ер нь хүүхдтэй ажиллана гэдэг бол маш гэгээлэг ажил гэж би боддог. Бас 10 дугаар ангийн маань багш талигч Сандаглан багш. Багш нарыглыг их сайхан уншдаг хүн байсан. Биднэрт багш нарыглыг уншиж өгдөг. Багшийн одоо бүхэл шинж бүрэлдсэн ийм сайхан багш байсан. Багшигаа харж их үлгэр дуурайлал авдаг байсан. Ийм л их нөлөөсөн баг та. Багш хүний онцлог гэх юм бол сургууль хүмүүжүүлэх их үйлсэд би зүтгэж яваадаа маш их баяртай байдаг. Багш гэдэг нь болохоор ерөнхийдөө бол хүүхдтэй ажилладаг. Тэр тусмаа биологийн багш гэдэг бол хүн өөрийгөө таньж мэдхээс эхэлдэг юм болов уу гэж би боддог. Биологийн шинжилгээ ухаан гэдэг маань амьд биеийг судлах, хүрээлэн байгаа орчноо судлах ерөнхийдөө шинжилгээ ухаан. Эхлэлий дээр амьдарч байгаа амьд биеийн нэгэн хэсэг учраас нэгдүгээрт өөрийгөө танин мэдэх хэрэгтэй, хоёрдугаарт хүрээлэн байгаа орчноо танин мэдэж, эхлэлийдээ хайртай, эерэг зөв бодолтой одоо биологийн урдсан нэн одоо ховордож байгаа төрөл зүйлийг хайрлан хамгаалах ийм үзэл бодол төлөвшүүлэх ерөнхийдөө зорилготой хичээл. Би Хүмүүн цогцлбор сургуулийг төгсөөд төрлөх сургуультай ирж багшилж байгаадаа бас маш их бахархаж байдаг. Мөн хичээл заалгаж исэн багш нартайгаа одоо хамт ажиллаж байгаа. Тэгээд бас Хүмүүн цогцлбор сургуулийн маань нийт багш ажиллажээд хамт олон удирдлагуудаараа маш их бахархдаг. Манай сургууль бол нэлээд багш нарын хувьд бол чадварчсан их сайн багш нартай. Манай сургуулийг төгссөн шавнар маань аймагтаа, улсдаа төв дэлхийд нэрээ гаргасан мундаг шавнартай. Энэ шавнараараа бас бахархдаг та. Багш мэргэжлэрээ бахархах зүйл мэдээж байлгүй яах вэ? Би эсэлтийн ерөнхий шалгалтанд хими биологийн химийн багштай хамтарч анагаахын их сургуульд орох хүүхдүүдийг бэлддэг. Тэгээ хүүхдүүд маань хүссэн сургуулаа авах үед маш их бахархдаг. Мөн олимпиад, уралдаан тэмцээнд хүүхдүүд маань амжилт гаргах үед маш их бахархдаг. Тэтгэлэгтээ суралцах үед нь бас маш их бахархдаг. Одоо тэтгэлэгтээ суралцж байгаа зөндөө олон сурагчид маань байгаа. Оросд байна, Германд байна. 8 жилийн хугацаанд мэдээж жил болгон 200 гаруй хүүхэд манай сургуулийг төгсдөг. Тэр болгонд би биологийн хичээлийг ордог. Тэгээд 3 дахь ангиа дааж ажиллаж байгаа. За багш мэргэжилд хэцүү зүйл байлгүй яах вэ? Мэдээж маш их ажлын ачаалалтай үедээ гэр орон өөр хүүхдүүдээ мартаад ажиллах тохиолдол бас биднэрт байдаг. Өөрийнхөө хүүхдүүдээс гадна бас шавнар хүүхдүүдтэй бас санаа зовох, өдөш орой дуудагдах ийм ажлууд бол зөндөө байдаг. Гэхдээ энэ ажлын ачаалал бол нэг тийм хүнд зүйл гэж би боддог. Яагаад гэвэл бид нар хичнээн стресстэй ядарсан үе байлаа ч гэсэн хүүхдүүдээсээ эргээд маш их энергийг авж идэг. Хүүхэд гэдэг бол үргэлжил багшаа гэдээ энийгээд явж идэг. Ийм учраас би багш мэргэжилтэй дуртай. Би залуу багшийн хувьд онлайн мэдлэгээ болон арга зүйн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд ерөнхийдөө одоо өөрийнхөө мэргэжилтэй холбоотой ном, сурвалжиг, сэтгүүлүүдийг уншдаг. Тэмдэглэл хөтөлдөг, дасгал даалгавруудыг цаг тухайд нь алдалгүй хийдэг. Ерөнхийдөө багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон үнэлгээний төвөөс боловсрол соёл урлагийн газраас залуу багш нартаа чиглэсэн ерөнхийдөө багшийнхаа арга зүйг сайжруулах гэсэн олон сургалт семинаруудыг явуулдаг. Энэ нь надад үр өгөөжтэй,
санагдаж байгаа. Яагаад гэвэл одоо хүүхдүүдийн сурах арга барил өөр болсон энэнтэйгээ холбогдуулаад багш ч гэсэн өөрийнхөө заах арга барилыг ерөнхийдөө сайжруулах шаардлагатай байдаг л да. Биологийн хичээлийн ач холбогдол. За би бодохдоо бол ер нь 10 дугаар 11 дугаар анги хүртэл биологийн хичээлийг заавал судлах агуулгаар үздэг. Биологийн хичээлийг хүүхэд үзснээр ямар ач холбогдолтой юм бэ гэхээр заавал шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшихээсээ гадна амьдрал хэрэгтэй зүйлээ олоод авах нь хэрэгтэй юм болов уу гэж боддог ш. За би яг Төв аймгийн 100 модны уугуул хөхөд мэдээж төгсөөд орон нутгата ажиллах чин хүсэлтэй байсан. Чин хүсэлтэй. Тэгээ одоо ч орон нутгад ажиллаж байна. Тийм, цаашдаа ч орон нутгад ажиллана гэсэн зорилготой, мөрөөдөлтэй. Орон нутгийнхаа хөгжил бас одоо хувь нэмэр оруулъя. Орон нутгийнхаа хүүхдүүдийн одоо мэдлэгийг өшөө одоо тэлье, өргөжүүлэе гэсэн чин хүсэлтэй байдаг та. Одоо үед хүүхдүүд өөрийнхөө үзэл бодлыг маш чөлөөтэй илэрхийлдэг болсон, маш их чадварчсан, цаг үетэйгээ маш хүл нийлүүлэн алхдаг болсон. Үүнтэй холбогдуулаад багш бас хөгжих ёстой гэж би боддог. Багш хүүхдүүдтэйгээ энэ зэрэгцгийн тулд өөрийнхөө онолын мэдлэгийг, арга зүйн мэдлэгийг, ур чадвараа цаг мөч бүхэн ахиулж авах ёстой юм болов уу гэж би боддог. Ахлах сургуулийн хувьд гэх юм бол ерөөхдөө эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа ажил мэргэжлийн чиг баримжаан дээр нь арай адилхүү анхаардаг болсон. Бид нар өсвөр насны хүүхдтэй ажиллаж байгаа учраас мөн эцэг эхтэй одоо хамтын гурван гэрээ байгуулж хүүхдүүдийнхаа ирээдүйд чиглэсэн ажил мэргэжлээ зөв сонгох энэ чухал үед нь эцэг эхчүүдтэй зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай болдог. Тиймдээ ч манай сургууль маань эцэг эхийн нээлттэй өдөрлөг, эцэг эхийн сургууль руугаа татан оруулах үйл ажиллагааг бол улирал болгон зохион байгуулж явуулдаг. Энийн эцэг эхчүүд маань ч идэвхтэй оролцож өөр хүүхдийнхээ хүмүүжил болон мэдлэгт нь маш их анхаарал хандуулдаг болсон. Газар зүй биологи бол газар зүйрч чадахгүй биологид орчихгүй юу. Тэгээ ер нь би байгалийн ухааны хичээлүүдтэй ерөнхийдөө 10 жил ахтаа сайн байсан. Тэр дундаа унших хичээлүүдтэй сайн байсан байхгүй юу. Тэгэл орцсон. За багада би их дуу цөөтэй, даруухан тийм хөхтэйсэн. Тэгээд бага насаа ер нь би энэ 100 модны одоо 3 дугаар баг буюу Баян шунд өнгөрүүлсэн. Тэгээд 9-10 дугаар ангида журнал бариад явж байдаг хүүхдээсэн. Журнал бариад багш нарт журналаа бөглүүлээл хүүхдүүдийнхээ эрхцэгийг бүртгээд явдаг. Энэ нь ч бас багшлахад их нөлөөлсөн байх гэж би боддог. Сэтгэлд үлдсэн үе гэх юм бол анхны бүхэн сайхан гэдэг би анхны ангиа дааж ажиллаж байхдаа болвол их дурсамжууд үлдсэн байдаг. Тэр дурсамжаасаа хуваалцах юм бол эцэг их ирж багштай уулзах тохиолдол байдаг. Энэ үед одоо ангитай ангийнхантайгаа одоо байж илаа гэж бодоход багштай нь уулзыг над руу харчаад тэгээд ах тохиолдлууд байдаг. Тэгээ би багш нь байна гэхээр тийм үү гэл нэг тиймэрхүү нэг жоохон хөвчлөлтэй
ч юм уу дурсамжтай ч юм уу юм байна да. Цаашдын зорилго гэвэл мэдээж багш хүний хувьд олон сайхан шамдар төрүүлэхийг боддог. Хүүхдүүдэд илүү их одоо зүйлийг зааж сургая, тэрнийхээ хэрээр өөрөө илүү их хөгжиж гэж боддог. Мөн хүүхдүүд маань сайн явж байвал мэдээж багш хүний одоо ганц гавьяач нь тэр шүү дээ тий. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан ерхөг найгсан талаас 9 гаригт хүргэсэн багш та хөөхөж шугсан их өргөөний эзэн юм багш та хүсэл долгосон ирээдүйн замын их юм ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя. Багш нь хүүхдүүд амар тулж харьцтай. Тэгээд энэ хүүхдүүдийг ойлгохтой амар сайн багш байна. Манай багш нь болохоор илүү залуу сэтгэлтэй шинийг хийж бүтээх гэсэн сэтгэлтэй бидэртэй илүү тулж харьцдаг тийм багш байгаа. Бидний тусалж дэмждэг багштай баярлалаа.